Би маш тодорхой хэлсэн. Энэ цагдаа нарыг ерөөсөө шууд буруутгаагүй байна. Энэ цагдаагаар улс төрийн алхам хийлгэж байгаа ерөнхийдөө засгийн газрын тухай ярьж байна. Энэ удаас бас анхны тохиолдол биш гэдэг тухай баримтнуудаар ярьж байна. Олон жил үргэлжилж байгаа энийг олон улсын байгууллагуудын үнэлт дүгнэлт хүртэл хэлээд гэж манай дотоодын хүний эрхийн комиссны хүртэл суудсан хэлээ сууж шít. За тодорхой асууя. Хил мэдээллийн хэрэгслүүдтэй холбоогүй гэж байна. Тэгвэл тэр төхөөрөмжүүд 14 терабайт файлыг 5 хоног хуулаад байгаа юм. Яасан үзэж дуустгүй. Задлж үзээд байгаа юм уу? Утсын тоолоод байгаа юм уу? Хизээ өгөх юм. Тэнд нэг нэвтрүүлэг байгаа. Яагаад өгөхгүй байгаа? Юу гэж бодож байгаа? Энийг ер нь. Одоо энэ хил мэдээлэлтэй холбоотой асуудал нь энэ л биш үү? Энэ файлаа авмаар байна гэдэг шүү дээ. Харин наадах чи ер нь бол одоо самбог гүшүүнэ би түрүү нөгөө юу сануулсан. Одоо ингээд яг хэргийн юу руу энэ их хурлын юу ч юм бол ингэж бас ордог механизм биш. Гэхдээ Алтан гэрэл сайд энд тий яг нь Алтан гэрэл сайд энд хариулах хүрээндээ өөрийнхөө одоо мэдж байгаа хүрээндээ та хариулаад явчих. Энэ яг үүндээ Ганбат гишүүн сая тэндээс задлцсан юм чинь гэж үгэлж байна. Прокурорын зөвшөөрлийн хүрээнд явж байгаа гэдгийг би дахиад хариуцлагатаар хэл. Энэ мэдээлэл болох прокурорын зөвшөөрлөнд хэрэгжилж. Тэр 14 терабайт гэдэг мэдээлэл жишээлбэл би мэдэхгүй анх удаага сонсч. Энэ бэхжүүлэх ажиллагаа процессын дагуу яаж явж байгааг би мэдэхгүй. Таны тавьж байгаа шаардлагыг бол ойлгож байна. Ийм байх ямар байх ёстойг нь ойлгож байна. Энэний талаар яриад эхлэх юм бол ёстой жинхэнэ хэрэг ярьсан болох гэдэг байна. Тэгэхээр нэг зарчмын байр суурийг бол би маш сайн түрүүн бүлгийн уралд ярьж хэлсэн та хэлсэн ойлгож авч. Ер нь гэхдээ асуудал бол яаж ихссэн бэ гэхээр яг таны хэлсэн шиг чи арчсан намаас томилогдсон хууль зүйн сайд байж ээж энэ талаар яага мэдээлэл өгдөггүй. Цагдаа нар чи ингэхгүй байна мэдээлэл өг гэж л асуудал ихэлсэн. Мэдээлэл өгсөний дараа яагаад мэдээлэл өгсөн гэж өрнөж байгаа. Ийм учраас ер нь бол таны зөвлөгөө хүлээж авч байгаа юм лээ.